Тохиромжгүй асуултад яаж хариулах вэ? Тохиромжгүй асуултад бусад бүх асуулттай адилхан хариулах нь хамгийн зөв. Хэрвээ та яг мэдэж байгаа бол шууд хариулсаарай. Хэрвээ эргэсэж байгаа эсвэл мэдэхгүй бол орчин үеийн хүүхдийн ном, интернетээр хамтдаа хайж үзэх эсвэл дуу хоолойны туслахад асууж болох юм. Хэрвээ хүүхдийн асуулт таныг гиндүүлсэн бол хариулахад бэлтгэсгэж жаахан хугацаа хэрэгтэйгээ тайлбарласаарай. Хэрвээ зарим хүүхдийн асуулт танд эвгүй, эсвэл ичмээр тохиромжгүй санагдаж байвал яг тэр мөчид та энгийн яагаад тэмбэр цэнхэр байдаг вэ гэдэг асуултад хариулж байна гэж төсөөлөд үзээрэй. Хүүхдийн хувьд энд ямар ч ялгаа байхгүй. Энэ асуулт зөвхөн насанд хүрэгчид эвгүй санагддаг. Хэрвээ та хариулахаас зайлсхийж тогсоомоор тойруулж эсвэл бусад насанд хүрэгчдэд даатгаж байвал хүүхэд тантай биеийн хүмүүсийн тасаар ярилцахаа болно. Хамгийн сайн тохиолдолд тэрээр мэдээсийг үе тэнгифнээсээ авах болно. Хамгийн муу нь та түүнийг өөрийн аюулгүй байдалтай холбоотой чухал асуултуудтай ганцаархан үлдээж байна гэсэн үг. Хэрвээ түүний биеийн хасдаггүй байдалд ямар нэгэн зүйлс холбоос тэр айж танд хийсэхгүй байж магадгүй. Тиймээс хүүхдэд зориулсан биеийн хүмүүсийн тухай ном цуглуулж, энэ талаар ярилцах эсвэл бүр янз бүрийн сэдвээр цуглаж яриа хийхээр төлөвлөсөөрэй. Эцэг эхээс өөр хэн ч хүүхдэд энэ үнэтэй мэдээсийг өгч чадахгүй. Хэрвээ та энэ талаар ярихгүй бол таны оронд өөр хүмүүс ярьж ивсэн. Тэд юу яаж ярихыг хэн ч мэдэхгүй. Насанд хүрэгчид хүүхдийн биеийн мэдлэггүй байдлыг ашиглан тэдний ойр дотны харилцаанд уруу татах тохиолдол олон байдаг.